Энэ удаагийнхаа бичлэгээр 2015 оны Minions анимашныг товчлон ярьж өгөхөөр сонголоо. Харин яг одоо кинотеатруудын дэлгэцснээ Minions and Monsters гэх анги нь гарч байгаа тул та бүхэн гэр бүл найз нөхдөөрөө шинэ ангиа хүлээн авч үзээрэй. Олон сая жилийн өмнө дэлхий дээр нэгэн шин төрлийн амьтад бий болсон нь Minionууд байлаа. Далайн гүнээс гарч ирсэн тэдний амьдралын цорын ганц зорилго нь хамгийн агуу хамгийн аимшигтай муу санаатныг олж түүний хорон муу төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь насан туршдаа үйлчлэх байв. Ингээд Minionууд дэлхийгээр аялж олон зууны турш нэг муу санаатнаас нөгөөд үйлчилсээр иржээ. Гэвч тэдний өөрсдийнх нь бүтэлгүй замбраагүй үйлдэлүүдийн үр дүнд эзэд нь үргэлж устж үгүй болдог байлаа. Тиймээс тэд үргэлжил шинэ газар руу зугтааж бүхнийг шинээр эхлүүлэхээсөөр аргагүй болдог байв. Хамгийн сүүлийн бүтлгүй явдлынхаа дараа тэд засан шуурганд төөрч явах үедээ нэгэн эзгүй мөсөн агуй олж уг агуйг өөрсдийн шинэ гэр орон болгохоор шийджээ. Minionууд мөсөн агуй дотор өөрсдийн тосгоныг байгуулж байшин барин цасан дээр тоглож хөгжилдөн. Гэвч удалгүй тэдний баяр хөөрн дуусав. Учир нь Minionууд үйлчлэх муу санаатай эзэнгүй болсон болохоор тэдний амьдрал тэр жигтэй уйтгар гүнэг болон хуурсан юм. Үүнийг ойлгосон овгийн хамгийн зоригтой ухаалаг Minionуудын нэг болох Kevin том шийдвэр гаргалаа. Тэр бүх Minionуудыг цуглуулж гаднах ертөнц рүү гарч шинэ муу санаатныг хайхаар явна гэдгээ зарлав. Kevin өөрийн амь насыг эрсдэлд оруулан дэлхий дээрх хамгийн агуу муу санаатныг олж түүнийг Minionуудын шинэ эзэн болгоно гэж амлана. Гэхдээ энэ аялалд түүнд туслах хоёр хамтрагч хэрэгтэй. Тэр хэн түүнтэй хамт явахыг хүсэж байгааг асуухад овгийн хамгийн залуу Minion болох Bob маш их баярлан гараа өргөж хамт явахаа хэлв. Гэвч Kevin түүнд шууд хариулсангүй. Учир нь Bob энэ аюултай даалгаварт туслах хэмжээний хүч чадалтай биш гэж Kevin бодсон юм. Яг тэр үед олон Minion-ы дундаас хэн нэгэн зүүрмэглэж байсан Stuart-ийн гарыг нь өргүүлнэ. Stuart бол овгийн хөгжимчин бөгөөд бусд нь түүнийг дэмжин алга дашиж эхлэхэд тэр ч аялалд оролцохоор боллоо. Өөр хүн нэр дэвшээгүй тул Kevin аргагүй ирэхэнд Bob-ыг 3 дахь хамтрагчаараа сонгов. Ингээд 3 Minion овгийнхантайгаа салах ёс хийж дэлхийн хамгийн агуу муу хорон санаатныг хайх урт аялалдаа гарлаа. Тэд 7,000 км зам туулсны эцэст Нью-Йорк хотод хүрлээ. Тэнд тэд шинэ хувцас олж өмсөөд хайгуулаа үргэлжлүүлнэ. Хотыг судалж байх үед Bob гадил жимсний зурагтай даашин зүмссэн нэг эмэгтэй хараад анхаарал нь сарнив. Bob эмэгтэйд ойртох гэж оролдох үед таксины жолооч түүнийг цүнх гэж андуураад машиныхаа тийш рүү хийчихнэ. Kevin Stuart хоёр ч машины араас гүйж эхлэв. Bob тэшний хэсгээс зорчигчийн хэсэг рүү нэвтэрч байгаад өнөөх эмэгтэйд баригдаж машинаас хөөгдөнө. Үүний дараа бяцхан Bob худалдааны төв рүү орохоор шийдсэн ба азар хоёр найз нь түүнийг олж хараад араас нь гүйж очсноор гурвал иргэн нэгдэнэ. Адал явдалт 3 Minion тэр шөнө их дэлгүүр дотор нууцарах хонохоор шийдэв. Тэд телевиз үзэж байтал дохион гинэт муудаж эхлэн. Stuart антенныг янзалж байгаад санамсаргүйгээр хорон санаатнуудад зориулсан нууц сувг дээр тааруулчихав. Тэр сувгаар тэд дэлхийн хамгийн алдартай, хамгийн хүчирхэг муу санаатан болох Scarlet Overkill-ийг үзэж түүний удахгүй оролцох гэж байгаа нууц арга хэмжээний талаар олж мэдлээ. Minionчууд ч Scarlet-ийн танилцуулгыг хараад маш их тогтолж түүнтэй уулзан шинэ эзнээ болгохоор шийдэв. Маргааш нь 3 Minion арга хэмжээ болох Флорида руу хөдлөнө. Флорида хүрэх зам урттул тэд замын унаанд суухаар шийднэ. Хэд хэдэн бүтэлгүй оролдлогынхоо дараа тэд нэгэн содон машин ойртож ирэхийг анзаарна. Kevin уг машинд бараг л дайруулах шахсан бөгөөд тэд уг машины эзэд болох Нельсны гэр бүлтэй танилцсан. Нельснийхэн бол хорон санаат гэр бүл бөгөөд замдаа таарсан банкыг ядах зүйлгүй дээрэмдэж орхив. Хэрэг хийсэн болохоор цагдаа нарч тэднийг хөөлөө. Нельсны гэр бүл зугтахын тулд цагдаагийн машин руу будагтай буугаар буудаж цагдаагийн машины харагдах байдлыг нь хаахыг оролцсоор. Энэ үед арын судалд сууж байсан Kevin Stuart хоёр нэгэн базука олж хараад буудалцаж эхэллээ. Тэд маргалж явах үедээ санамсаргүйгээр пуужин харваж тэр нь гэрлийн шонг дэлбэлсэн ба ингэснээрээ тэдний араас хөөх цагдаа нарын зам хаагдаж Нельсны гэр бүлийнхэн мултарч чадна. Удалгүй Minionууд арга хэмжээ болох газарт ирж Нельсон нууц үгээ хэлсний дараа машин нь газрын доорх нууц орц руу татагдан орлоо. Тэнд тэд төрөл бүрийн муу санаатнууд цугларсан авраг арга хэмжээг харна. Удалгүй 3 Minion алдарт Scarlet-ийн тоглолтыг үзэхээр очлоо. Scarlet тайзан дээр нисдэг даашинцтай гарч ирэн шин туслахууд хайж байгаа зарлав. Үүнийг сонссон Minionууд маш их баярлана. Scarlet нэгэн үнэт бадмарыг гаргаж ирээд "Хэн энэ чулууг надаас авч чадна?
Тэр хүн миний шин туслах болно гэж хэлв. Түүний үгийг сонссон олон муу санаатан тайзан дээр гарч Скарлетт руу дайрч эхэллээ. Гэвч Скарлетт тэднийг нэг бүрчлэн ямар ч асуудалгүйгээр ялж байлаа. Тулан ид өрнөж байх зуур Бобби хайртай баавгай санамсаргүйгээр тайзны гол руу орчихно. Боб ч баавгайгаа авах гээд шууд араас нь гүйсэн бөгөөд аргагүй байдалд орсон Кевин Стюарт хоёрч найзаагаа аврахаар мөн ялгаагүй тайз руу гарцгаав. Удалгүй хэд хэдэн өрсөлдөгч Скарлетт руу зэрэг дайрах боловч тэр хүчтэй өшөглөлтөөр бүгдийг нь буцааж шидлээ. Гэтэл Скарлетт гэнэт өөрийнхөө гартаа баавгай тоглоом барьж байгаагаа анзаарч "Миний бат маргийг хэн авсан бэ?" гэж асуув. Яг тэр мөчөд бяцхан Боб хэсэг гайхаж байгаад удалгүй үнд чулууг залгисан байснаа буцааж гаргана. Бобби хийсэн зүйлийг харсан Скарлетт маш их гайхаж шийдвэрээч гаргалаа. Ингээд Скарлетт 3 миньоныг өөрийн шин туслахуудаар сонголоо. Баярын арга хэмжээ дууссаны дараа Скарлетт өөрийн онгоцондоо сууж 3 миньоны хамт Англи руу нисв. Нислэгийн үеэр Кевин овгийнхантайгаа холбоо барихаар шийднэ. Гэтэл ард үлдсэн миньонууд аз жаргалтай байгаа нь сонсогдоно. Учир нь тэд Йети хэмээх засны алмаснуудтай таарч тэднийг өөрсдийн шинэ эзнээ болгочихсон байсан юм. Гэвч тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Миньонууд этинуудаа зориулж дуу дуулж тоглолт үзүүлж явах үед нэг миньон хамаг хүчээрээ бүрээ үлээснээр асар хүчтэй дөргөлт үүсв. Үүний улмаас агуун таазнаас том мөсний хилтерхий бутарч салаад этинүүдийн удирдагчийн толгой дээр түс хийтэл унан түүнийг ухаан алдуулчихв. Үүнийг гарсан бусад этинүүд маш их уурлаж миньонуудыг өөрсдийн агуугаас хөөн гаргалаа. Ингээд овгийнхан бүхэлдээ дахин аялалд гарахаар болж Англид байгаа Кевин Стюарт Боб нартай уулзахаар замдаа гарна. Харин Англид Скарлетт 3 миньоныг өөрийн шилтгэндээ авчирлаа. Шин туслахуудаа шилтгэнээ танилцуулсныхаа дараа тэр нөхөр Хербигээ танилцуулав. Херби бол зохион бүтээгч төдийгүй гэмт хэрэгтэй сууд тухаантан ажээ. Удалгүй Скарлетт миньонуудад өөрийн эрдэнсийн өрөөг үзүүлнэ. Тэнд түүний олон жилийн турш хулгайлж цуглуулсан хамгийн үнэтэй эд зүйлс хадгалагдж байлаа. Дараа нь Скарлетт шин туслахуудынхаа анхны даалгаврыг тайлбарлана. Тэдний бай болох хүн бол Английн хатан. Скарлетт миньонуудад хатан хааны дитмийг хулгайлах даалгавар өгсөн бөгөөд хэрвээ тэд энэ даалгаврыг амжилттай бүтээж чадвал насан туршдаа мөрөдөж байсан зүйлээ авахулна гэж Скарлетт амлав. Үүнийг сонссон миньонууд ямар ч эргэлзээгүйгээр даалгаврыг зөвшөөрнө. Херби тэднийг лаборатори руугаа дагуулan явж дитэм хулгайлахад зориулж үтээсэн тусгай төхөөрөмжүүдэд үзүүлв. Бяцхан Боб маш урт сундаг механик гар хөл авах бол Кевин хайламгаар турагдаг буутай боллоо. Харин Стюарт хүссэн хүнээ хийсвэр ховстож болох бөмбөлгөн дуулахтай болов. Энэ үед дэлхийн нөгөө талд миньонуудын овог Англи руу хүрэх замаа үргэлжлүүлсээр байлаа. Тэдний зам дардан байгаагүй бөгөөд цагаан баавгай тэднийг идэх гэж араас нь хөөнө. Лондонд ирсэн Кевин Стюарт Боб нар хүмүүсийн анхаарал татахгүй тулд зүсээ хуурагаж хааны музей рүү нэвтрэв. Тэд дитмийг хайж явах үедээ хааны 3 хамгаалагч нарт баригдах бөгөөд Стюарт бөмбөлгөн дуулгыг ашиглаж хамгаалагч нарыг ховстон. Хамгаалагч нар хамаг хуцаа тайчиж ураад бүжгэлж байх хооронд манай 3 ч тушаалаа биелүүлэхээр цаашаа явцгаалаа. Удалгүй тэд замыг нь хаасан том хаалга оллоо. Кевин лава бууга ашиглан хаалганы хэсгийг хайлуулж дотгошоо орох гарц үүсгэв. Гэвч өрөөнд ормогц тэд дитмийн хамгаалагчтай тулгарна. Өвгөн хамгаалагч таягаараа миньонуудыг нүдэж эхлэх ба гардан тулаанаар өвгнийг дарж авах ямар ч боломжгүй мэт. Стюарт түүнийг ховстохыг оролдсон ч хамгаалагч хараагүй. Дээр нь хагас дүлийн хүн байсан тул төхөөрөмж түүнд огтхон ч нөлөөлсөнгүй. Өвгөн ч хариу довтолж Стюартыг ямар ч асуудалгүйгээр унгав. Үүнийг харсан Кевин уурлаж хамгаалагч руу лава цацах гэж оролдоно. Гэвч хамгаалагч таягаараа зэвсэгнийх нь амыг бөглснөөр лава буу дэлбэрч бүгд шидэгдэнэ. Дэлбэрэлтийн дуунаар дитмийн хамгаалалтын систем ажиллаж шилэн хорхтой дитм шал руу сорогдоно. Өвгөн хамгаалагч хэсэг хугацаанд бодилж явах хооронд миньонууд нөхрөө үсэрч шилэн хоргыг хөрөөдөж дитмийг авах гэж оролдов. Харамсалтай нь тэд хараахан амжаагүй бөгөөд хоргоны хаалгач нээгдэж хааны хамгаалагчид дитмийг авч хатан хаанда зөвлөгөв. Хатан хаан сүйх тэрэгтэй хотын гудамжаар давхиж эхлэхэд манай 3 ч араас нь хөөлөө. Харамсалтай нь бяцхан миньонууд сүйх тэргийг гүйцсэнгүй. Энэ үед Боб өөрийн механик үе мөчөө ашиглан хөлөө сунгаж Лондонгийн гудамжаар маш хурдан алхаж эхэллээ. Ингэхдээ Кевин Стюарт хоёрыг тэрвэрч
аажмаар сүүх тэргэнд ойртсоор. Гэвч тэднийг харсан цагдаа нараа Бобби механик хөлийг нь зурч авснаар тэр бүдэрч унана. Боб яг унахаас өмнө Кевин Стюарт хоёрыг сүүх тэрэгний зүг шидэж амжив. Стюарт хатан хаантай дитмийн төлөө тэмцэлдэж байх үед Кевин сүүх тэргийг жолоодохыг оролдоно. Гэвч жолоодлого алдагдаж тэд гол руу унах нь тодорхой боллоо. Боб сундаг үе мөчөө ашиглан арайгаж сүүх тэргийг зогсооход Стюарт ч хатны дитмийг шүүрээд амжлаа. Ингээд цагдаа нар болон манай гурван хөөцөлдөөн цэцэрлэгт хүрээлэнд өрнөнө. Цагдаа нар бүх талаас нь бүсэлж зогтох аргагүй болсон Боб сандарсандаа Артур хааны чулуунд зоогдсон домогт элдийг нь сугалчихна. Үүнийг харсан цагдаа нар түүнийг жинхэнэ хаан мөн гэж итгэн бүгдээрээ өмнө нь өвдөг сөхөрнө. Ингээд дитэм хулгайлах гэж явсан 3 миньон санаанд дормгүй байдлаар хаан ширээн дүргэмжлэгдэх ёслолд оролцох болжээ. Харин тэднийг чиглэн замдаа гарсан миньонууд англи түрх аяллаа үргэлжлүүлж хавцал гатлах онгоцноос унах зэрэг тоолж баршгүй олон бэрхшээлтэй тулгарсаар л байлаа. Удалгүй бүх улс даяар шинэ хааны тухай мэдээ цацагдана. Харин уг мэдээг үтсэн Скарлетт маш их уурлаа. Түүний бодлоор туслахууд нь түүнээс урваж мөрөөдлийг нь булаасан. Багтартлаа уралсан Скарлетт тэр даруй онгоцондоо сууж миньонуудаас өшөө авахаар хааны ордон руу ниснэ. Энэ хооронд миньонууд хаан ширээнд өргөмжлөгдөх газартаа ирсэн байлаа. Боб маш их сандарсан ч дахлын ширээ рүү алхаж хааны ордонд ирсэн бүх зочидтой мэдлэнэ. Хүмүүс шинэ хааны нэрийг нь чангаар хашгирч байлаа. Ёслолын дараа миньонууд ордонд жинхэнэ хаад шиг амарч үйлчлэгчдийн үйлчилгээг ашиглан усан сан жакузид зугаацсан. Гэвч тэдний хөгжилдөн удаан үргэлжилсэнгүй. Гэнэт Скарлетт болон Херби гарч ирэн миньонуудыг урвсан хэмээн буруутгаж алхаас буцахгүй байв. Скарлетт миньонуудыг өөрийнх нь хамгийн том мөрөөдлийг булааж авсан гэж үзэж байлаа. Тэр үед Кевин дитмийг авч Скарлеттэд өгөхийг оролдоно. Гэвч үйлчлэгч хууль ёсоор хаан эрх мэдлээ шууд шилжүүлэх боломжгүй гэж тайлбарлав. Улмаар Бобод нэг санаа төрөв. Тэр Скарлеттийг Английн шинэ хатан хаанаар өргөмжлөх зарлиг гаргахаар шийднэ. Маргааш нь ордны өмнө хэвлэл мэдээллийнхэн цугларч Боб хааны эрх мэдлээ ашиглан Скарлеттийг Английн шинэ хатан хаанаар өргөмжлөх зарлиг гаргалаа. Гэвч шилтгэн дотор буцаж орсон хойноо Скарлетт жинхэнэ дүрээ харуулв. Тэр миньонуудыг газар дорх шорон руу оруулаад хаалгыг нь төгжлээ. Скарлетт үнэндээ 3 миньоныг үзен яддаг гэдгээ хэлнэ. Тэдний урвалтыг уучлахыг хичээсэн ч болсон явдлыг мартаж чадахгүй байгаа гэв. Тиймээс тэр миньонуудыг устгах хүртлээр шоронд хорихоор шийджээ. Удалгүй шоронгийн цэрлүүлэгч Блэйр ирээд 3 миньоныг тамлахаар болов. Гэвч адал явдалтай 3 миньон ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Тэднийг дүүжилж, тогонд зохиулж, үе мөчийг нь сунааж үзв. Ямар ч өвдөлт мэдрээгүй миньонууд хүлээснээсээ мултарч тамлах өрөөнд байх эд хогшлоор тоглоно. Эцэст нь тэд шоронгийн харгалзагч Блэйртэй хүртэл хамт зураг татуулж хөгжилдөн. Гэтэл яг тэр үед Скарлеттийн хаан ширээнд өргөмжлөгдөх ёслолд дуудагдсан Блэйр явхаар болж салахынхаа өмнө нэгэн нууцыг дэлгэнэ. Тэр нь үнэндээ Блэйр биш, Херби байжээ. Миньонууд тэндээс гарах арга зам хайж эхлэх бөгөөд Кевин бохрын гарц олж хонглоор дамжин зугтааж чадна. Тэд хуучин хорон санаат эзнээсээ уучлалт гуйхын тулд оршуулгаас цэцгийн баглаа хулгайлаа авч дараа нь муусны нүхээр дамжин ордны гадаа гарч ирлээ. Энэ үед ирээдүйн хатан хаан Скарлетт стилисттэйгээ ярилцаж байв. Харин Херби ирж эхнэрийнхээ даашинзан дотор нь нуусан бүхэл зэвсгээ танилцуулна. Түүний бүтээсэн энэ даашинз маш бат бөх хуягтай бөгөөд цөмийн дөхөөрөмж хүртэл агуулсан байв. Бүх зүйл бэлэн болсны дараа хосууд хаан ширээнд өргөмжлөгдөх ёслол болох сүм рүү хөдлөнө. Скарлетт улаан хевсэн дээгүүр алхаж дитэм рүү ойртож байх үед миньонууд сүмийн дээврээр дотгошоо орох гарц хайж байлаа. Кевин нөхцөл байдлыг дээрээс ажиглан төлөвлөгөө боловсруулж байх үед Боб Стюарт хоёр зөгөөнөөс айсандаа сүмийн таацнаас унчсан аврах лааны суурь үсэрч гарцгаана. Үүний улмаас лааны суурь эргэлдэж юу юугүй унах гэж байгаа нь тодорхой болов. Кевин лааны суурийг бэхэлсэн олсоор дамжиж найзуудаа аврах бөгөөд гэнэт аврах лааны суурь унаж Скарлетт бяц дарагдана. Миньонууд анзаарагдaltaгүй зүгтхийг оролдсон ч гэмтэргийн хатан хаан Скарлетт супер даашинзаа ашиглан нурангаас гарч ирээд өөрийн бүх гэмтэрэгтнүүдтэй миньонуудыг барих тушаал өгнө. Ингээд миньонуудыг барих томоохон хөөцөлдөөн эхэллээ.
Хөөцөлдөж байх үеэр нэг муу санаатан өөрийн хамтрагчийн биеийг өргөст бөмбөг мэт ашиглан миньонууд руу шийднэ. Өөрсдөө хамгаалахын тулд Кевин найзуудтайгаа утасны бүхээгт нуугдав. Гэвч захилгаан хөрөөтэй нэгэн муу санаатан бүхээгийг хөрөөдөж эхэлсэн тул тэд дахин зүгтаахаас өөр аргагүй болов. Хөөцөлдөөн ширүүсэж эхлэх яг тэр үед газар доороос авраг өрөмтэй нэгэн муу санаатан цөмлөн гарч ирснээр 3 миньон өөрөөр тийшээ салан зүгтаахаас өөр аргагүй болно. Стюарт Боб хоёр дэсрэх бөмбөгөөр жонглер хийдэг галзуу алиалагчаас зүгтахыг оролдсон ч дэлбэрэлтээс нь болж Стюарт хол шидэгдэн нэгэн том биетэй муу санаатны гидсэнд зоогдоод баригдчихна. Харин Кевин өөрийг нь хөөх том биетэй этгээдүүдээс бултан явсаар нэгнийхэн дээр гэрлийн шон унгааж орхив. Нөгөө талд Боб нарийн гудамжинд нуугдан амьсгаа авч байгаад ойролцох шалбааг дотор ямар нэгэн дүрс байхыг анзаарна. Боб сониучрхан ортож очих тэр үедээ загсан хүнд баригдаад өнөөх шалбааг руу татагдан орлоо. Ганцаараа үлдсэн Кевин найзуудаа дуудаж үтсэн ч ямар ч хариу сонссонгүй. Тэрээр нуугдахын тулд нэгэн паб руу оров. Тэнд тэр Английн хуучин хатан хааныг олж харна. Хатан хаан том биетэй залуустай хамт ууж хөгжилдөж байлаа. Энэ үед сурвалжлагч телевизээр хотод болж буй эмх замбраагүй байдал болон гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлж байв. Удалгүй Скарлетт гарч ирэн Кевинд мессеж илгээнэ. Тэр хоёр найзыг нь барьсан бөгөөд хэрвээ Кевин үр цайхаас өмнө ирэхгүй бол тэднийг устгана гэж сүрдүүлв. Кевин ямар ч хэрэгэлзээгүйгээр пабаас гарч найзуудаа аврахаар Скарлеттийн шилтгэн рүү явлаа. Энэ хооронд миньонуудын овог Лондонд хүрч ирэн Кевин тэргүүтээ 3 миньоныг болон тэдний олсон шинэ эзэн Скарлеттийг хайж эхлэнэ. Кевин Скарлеттийн шилтгэнд нууцаар нэвтэрч агаар жуулалтын хоолойгоор дамжин лабораторид хүрлээ. Тэндээсээ хэрэг болох хэд хэдэн төхөөрөмжийг авч амжив. Гэвч шилтгэний гадна Скарлеттийн талын бүхэл муу санаатнууд аль хэдийн цугларч түүнийг барихаар отож байгааг Кевин огт мэдсэнгүй. Өөрийгөө хамгаалахын тулд Кевин Скарлеттийн бүтээсэн аврах технологийн капсул руу орсон ч санамсаргүйгээр бүх товчлууруудыг зэрэг дарчихна. Төхөөрөмжч ажиллаж Кевиний бие асар том болж эхлэв. Удалгүй тэр аврах том биетэй болж томрох тусам шилтгэнийг бүхэлд нь сүйтгэн. Ингээд аврах үедээ болсон Кевин хот руу чиглэн Боб Стюарт хоёрыг хайж эхэллээ. Харин хотын нөгөө талд Скарлетт Боб Стюарт хоёрыг авраг овоолсон динамитын орой дээр хүлж дэлбэлэхээр бэлдэж байлаа. Яг дэлбэрэх мөчөд авраг болсон Кевин найзууд дээр хурж ирэн тэднийг динамитаас холдуулж аварна. Дараа нь галын цоргоноос ориглох хүчтэй усаар динамитыг норгож дэлбэрэхээс өмнө унтрааж амжив. Төлөвлөгөө нь бүтлгүйтсэнд хэлгэнсэн Скарлетт буужинтай супер даашин заасан авраг Кевин рүү дайрлаа. Кевин түүний довтлогоог дэсгийн хажуугаар хамгийн гол нь жижигхэн найзуудаа өндрөөс унгаалгүй хамгаалахыг хичээсээр тэдний тулаанаас үүссэн сүрэл миньонуудын овгийн анхаарлыг татаж эцэст нь бүгд удирдагч Кевин дээр ирцгэнэ. Скарлетт лава буугаар миньонууд руу дайрч тэднийг буланд шахах бөгөөд тэрээр эцсийн зохилтоо хийхээр бэлдэж байлаа. Гэнэт Скарлеттийн ард авраг Кевин гарч ирээд хамаг хүчээрээ зогхоход Скарлетт ч шидэгдэж хэд хэдэн барилга хүчтэй мөргөв. Миньонууд ялалт байгууллаа гэж баярлж байх үед Скарлетт улам их ууртайгаар эргэн ирнэ. Тэр цөмийн пуужингаа идэвхжүүлж Кевин рүү харвлаа. Уг довтлогооны дараа Скарлетт Хербиг аваад дэлбэрэлтийн бүсээс холдохоор нисв. Авраг Кевин пуужинг гараараа барьж чадсан ч яах ёстойгоо мэдэхгүй л байлаа. Пуужинг хаашаач чиглүүлэх боломжгүй гэдгээ ойлгосон Кевин пуужинг залгихаар шийднэ. Улмаар Скарлеттийг нөхөр Хербитэйгээ зогтож байгааг харсан Кевин тэднийг гүйцэхийн тулд пуужингийн тэрэлт ашиглан тэнгэр өөд хөөрнө. Хэсэг хугацааны дараа миньонууд асар том дэлбэрэлт харж удирдагч Кевинээ алдсан гэж бодоцгоон сэтгэлээр унцгаана. Тэд хайртай удирдагчдаа зориулан салгах ёсны дуу хүртэл дуулав. Гэтэл тэдний аз болж гинэт тэнгэрээс аврах шорто шөхөр болгосон Кевин бууж ирснээр миньонууд эргээд баярлцгаана. Энэ явдлын дараа миньонууд хааны ордонд очих бөгөөд хатанч тэднийг хүлээж байлаа. Хатан хаан тэдэнд талархаж зориг ухаалаг үйлдэлийг нь магтан 3 адал явдалт миньонд хааны бэлэг гардуулна. Боб хаан байсан гавьяаныхаа төлөө жижигхэн алтан дитэм авна. Стюарт тусгай гитар авч анхны бөгөөд сүүлчийн солоогоо тоглолоо. Харин Кевин хамгийн дээд зэрэглэлийн баатар хэмээн хүлээн зөвшөөрөгдөж цаашдаа Сэр Кевин хэмээх цол хүртэв. Гэвч баярын үеэр гинэт хатан хааны дитэм дахиад лалга болчихно.
Кевин олонний дундаас Herbie Scarlett 2 хатны дитмийг тэрвэрсээр зугтааж байхыг олж харах бөгөөд тэр даруй араас нь хөв. Гэвч Herbie Scarlett 2 холдож амжаагүй байхдаа гэнэт хөлдчихнэ. Үүнийг хийсэн хүн хэн байсан бэ гэхээр Minion-уудын ирээдүйн жинхэнэ эзэн Gru байсан юм. Гэхдээ тэд хараахан танилцаагүй байгаа бөгөөд Gru-ч хүүхдээрээ байлаа. Minion-ууд бяцхан хүүгийн ер бусын хүч чадал дэггүй занг нь хараад гайхан биширнэ. Түүний хорон санаатай адал явдал дуртай төрх нь Minion-уудын хайж байсан эзэнтэй нь яг л тохирч байлаа. Хүү нисдэг мотоцикл дээрээ суун тэндээс зугтаж эхлэхэд бүх Minion-ууд түүний араас даган гүйлдэнэ. Ингээд тэд олон жилийн турш хайсан жинхэнэ хорон санаатай эзнээ эцэст нь олсон юм. Ийхүү Minion-уудын шинэ адал явдал эндээс эхлэнэ. Харин яг одоо кинотеатруудын дэлгэцснээ Minions and Monsters гэх анги нь гарч байгаа тул та бүхэн гэр бүл найз нөхдөөрөө шинэ ангиа хүлээн авч үзээрэй.